хүний хамгийн гүнзгий хэрэгцээ. Бүр наривчлах гэд оролддог. Мэдхгүй. Бага юмдаа сэтгэл хангалуун байх. Гэрүүн сүдэ өгшөө. Хүнд байгаа юм л тэр шүү дээ. Мөнгө, карьер. Зурагтгүй бол би амьдрч чадахгүй. Хайр. Хайрлах. Хоол. Масловын хэрэгцээний шатлал секс, хоол, Хайр. Инхрийлэл. Би хоол гэдгээс сонгоё. Инхрийлэл 2-т. Хайрлуулах. Хайр байх гэж бодож байна. би олж мэдхээр хэлнэ. Хайр бол дэлхий дээрх хамгийн агуу зүйл. Христ итгэлийн утга учир бүхэлдээ хайр юм. Ариун сүнстэй ойролцоо утгатай үг хэлээч гэвэл би хайр гин. Хайр бол бидний амьдралын гол зорилго. Ариун сүнсний хийдэг бидний амьдралд авчирдаг тэрл зүйл бол бүхэлдээ хайр юм. Христэд итгэж хүн бүрийн дотор ариун сүнс оршдог. Паул хэлэхдээ хэрв хэн нэгэнд Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш гэжээ. Гэхдээ Христэд итгэж хүн бүр ариун сүнсээр дүүрэн байдаггүй. Элч Паул Эфест дэх хэдийнэ итгэж болсон хүмүүст хандаад ингэж бичжээ. Харин сүнсээр дүүр. Греклээр бичсэн их бичвэр дээр үйл үгийн одоо үргэлжилж байгаа цагийг тэр ашиглажээ. Энэ бол дүүр бас дахин дүүрэн байсаар бай гэсэн үг. Христэд итгэж мөртлөө ариун сүнсээр дүүрэн биш байх боломжтой. Би заримдаа ингэж зөвөрлөдөг. Манайх хуучин хийн халаагавартай. Хийн шахуурга нь байнга нээлттэй байдаг. Очлуураас гал эрингүүт гэд ластдаг. Зарим итгэгч нар хийн шахуурга шиг байдаг. Өөр зарим нь яг л гэд астдаг шиг. Хүмүүстэй уулзаад л ялгааг нь та төвөггүй харна. Ариун сүнсийг мэдрэхэд ямар байдгийг бэ? Ариун сүнс юунд хүрнэ? Ариун сүнс түүнийг өөрчилдөг. Тэгэхээр ариун сүнсийг мэдрэхэд өөрчлөлт гарах нь жирийн үзэгдэл юм. Сэтгэлийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, өөрсдийгөө илэрхийлэх арга замдч хүртэл. Эфесчүүдэд бичсэн загталдан элч Паул арх дарсанд буу согтуур харин сүнсээр дүүр гэжээ. Ариун сүнс ирэх үед гардаг илэрлүүдийн нэг нь согтсон мэт болох гэж энд хэлж байна л да. Гэхдээ энэ бол хүмүүсийг айлган дагж болдоггүй. Харин тогтвортой болгодог онцгой янзын согтолт юм. Ариун сүнстэй анх удаа учрахад энэж хохирох, ойлох, баярлсандан үсрэн дэвхцэх, хар хэлээр ярих нь жирийн хариу үйлдэл юм шүү дээ. Ариун сүнсээр дүүрэх тухай ярихлаар хүмүүс янз бүрээр хүлээж авдаг. Чуулганы түүх 1-р бот гэж нэрлэмээр Уилс номд хүмүүс ариун сүнсээр дүүрсэн 5 өөр үйл явдлыг дурдж юм. 5 өөр төрлийн хүмүүс. Та тэдний нэг төрөлд багтаж болох юм. Ариун сүнсээр дүүрхийг эрмэлзэн тэмүүлдэг хүмүүс. Хүмүүс сүнсээр дүүрсэн талаар та сонсож харсан байх. Тэгээд би Бурхны сүнсээр дүүрч намайг гэсэн Бурхны хайрыг мэдрэхийг үнэхээр хүсэж байна гэж байж магадгүй. Яг л Шевнар Пентекостийн өдөр ямар байсан шиг тэд ариун сүнсээр дүүрхийг хүлээж залбирэн хүсэн тэмүүлж байлаа. Гэтэл хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гинт гарч тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хилүүд бий болон хүн нэг бүр дээр буув. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрч мөнх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Та сүнсээр дүүргэгдэхийг маш их хүсэж байгаа бол дүүргэгдэх болно. Хүлээж авахд нээлттэй хүмүүс. Үүнд би өөрийгөө хүсэн тэмүүлж байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ би үүнд нээлттэй хүлээж авна гэдгээ. Уилс номын 8 дугаар бүлэгт самар хүмүүсийн тухай гардаг. Бурхны үгийг самар хүлээн авсныг Ерүсалим дахь элч нар сонсоод Петр, Иохнарыг тэдэн рүү илгээв. Тэд ирж тэдэнд ариун сүнсийг авахуулахын төлөө залбирчээ. Учир нь
тэдний хүнд ч ариун сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптизм хүртсэн байжээ. Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд ариун сүнсийг хүлээн авч байлаа гэжээ. Хэрвээ та нээлттэй байгаа бол ариун сүнсийг өнөөдөрч хүлээн авч болно. Гэтэл ариун сүнс гэхлээр дайсагнаж эсэргүүцдэг хүмүүс бий. Надад өөр таалагдахгүй байна. Энд би одоо юу хийгээд сууж байдаг вэ? Энд яриад байгаа бүхэнтэй санал нийлэхгүй байх гэж та бодож байна уу? Хожим Илч Паул гэгдэх болсон нэгэн шиг үүнийг дайсагнаж эсэргүүцсэн хүн түүхэнд байхгүй. Итгэлийнхээ төлөө амиа өргөсөн анхны Христэд итгэгч Стефаныг алагдаж байх үед хожим Паул гэгдэх өөр нэртэй болсон Саул үүнийг дэмжиж зогсож байв. Үйлс 8:3-т. Харин Саул айлаас айлд орж, эр имгэлгүй баривчлан шоронд хийж, чуулганыг тарамдуулж байлаа. Амьдралынхаа энэхүү үед Саул ингэж эсэргүүцэж байсан шигээр эсэргүүцдэг хүн олдохгүй л болов. Тэр Христэд итгэгчдийн талаар Ивдийн синагогуудад сэрэмжлүүлэх гэж Дамаск руу явж байхдаа амилсан Христтэй учирсан юм. Тэр төр зур сохорсон юм. Анания гэдэг хүнийг түүн рүү очиж залбирч өг гэж бурхан хэлжээ. Анания, Саул дүү минь, эрх замд чинь чамд үзэгдсэн эзэн Есүс чамайг хараатай болгож ариун сүнсээр дүүргийн тулд намайг илгээв гэлээ. Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж тэр дахин хараатай болон босож баптизм хүртэв. Тэр хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндэ байлаа. Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад тэр бол Бурхны хүү мөн гэж тунхаглаж эхлэв. Нэгэн цагт эсэргүүцэн дайсагнаж байсан энэ хүн Есүстэй учирч ариун сүнсээр дүүрч хүмүүст Есүс амьд. Есүс бол Бурхны хүү мөн. Би түүнтэй уулзсан. Би түүнд хайртай гэж тунхаглах болов. Роберт Тейлор гэж нэг залуу байдаг юм. 41 настай бурхангүй үзэлтэн. Амьдралдаа 4 удаа л сүмд очиж үзсэн гэдэг. Хормоо хийхдээ найзынхаа хормод бас 2 оршуулганд очиж байсан. Тэр бизнес хийгээд амжилтад хүрсэн ч эхнэртэйгээ уулзраа олдоггүй байв. Тэгээд 2 нийлэх хүүхэдтэй эхнэр орхиод явжээ. Нэг удаа хүнтэй ажил ярьж байтал нөгөө хүн Роберт чи Holy Trinity Бромптонд болдог альфа сургалтад сууж үзье гэж бодож байсан уу гэж асуув. Үгүй би бурхангүй үзэлтийн юм чинь тэхгүй гэж юм. 10 хоногийн дараа өөр нэг залуутай өөр нэг ажил яриад байж гэтэл нөгөөх нь Роберт чи Holy Trinity Бромптонд болдог альфа сургалтад сууж үзье гэж бодож байсан уу гэж асуув. Түрүүний залуус ингэж хэлсэн штэ гэж бодогдлоо. Очоод үздэг юм билүү? Тэгээд очижээ. Огтхонч сонирхоогүй гэдгээ жижиг бүлийнхээ хүмүүст ойлгуулахаар улаарч байснаа тэр хэлсэн юм. Тиймээс эхлээд ингэж тайлбарлажээ. Юулда 30 настайдаа би хорт хадраар явчих шахсан. Амьдрал надад таатай сайхан биш, их хэцүү санагддаг. Миний л хувьд ингэж мөнх амьдрахыг хүсэхгүй л байна шүү. Над дөх юм Христ итгэлээс харагдахгүй. Бүлгийн доторх уур амьсгалыг энэ үг жаахан солиулсан л да гэж тэр ярьсан. Гэтэл жижиг бүлгийг удирдах байсан бэрвс. Ястой сонирхолтой санаа байна шүү гэж юм. Тэр сургалтад үргэлжлүүлээ суужээ. Амралтын өдрийн сургалт чи явла. Ингээд бямб гаргийн орой Есүстэй анх учирч ариун сүнсээр дүүрснийг нь би тодхон сандгаа. Өөрөөс нь гэрэл цасарч байх шиг түүнд мэдрэгдэжээ. Тэр хөл дээрээ зогсож чадахгүй хацрын даган нулимсд нь орсож байв. Би тэр орой Христэд итгэж болчихлоо гэдгээ шууд л мэдсэн гэж тэр ярьдаг. Хүн болгон түүнийг чишир муур шиг гэрэлтэж байна гэжээ. Ингээд 2 хоногийн дараа тэр ихнэр Кэт дээрээ очиод юу болсноо ярьжээ. Өө, яста дэми шүү дээ Роберт минь. Эхлээд чи усан доогуур шумбах гэж баахан явсан. Тэгээд теннис, дараа нь далбаат цав. Одоо энэ наадхаа ястай мартсан дээр. Энэ удаад өөр гэдгээ эхнэртэй батлан харуулахаар тэгэхэд шулуудсан гэдгээ тэр хэлдэг. Эхнэр нь "За яах вэ Роберт минь? Үнэхээр л юм тийм их өөрчлөгдсөн бол эргээд цуг амьдарч яагаад болохгүй лээ" гэж. Тэр гэр бүлдээ иргэн иржээ. 10 хоногийн дараа тэр гэртээ буцаад нүүж очив. Хүүхдүүд нь үнийг үнэхээр гайхалтай байсан гэж ярьсан шүү. Роберт Тейлорын амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн юм. Тэр яг л Илч Паул шиг тис өөр хүн болж ариун сүнсээр дүүрсэн учраас хүн болгонд Есүсийн тухай ярьж явдаг болсон. 4 дахь бүлэг хүмүүс нь дуулж мэдээгүй хүмүүс. Эд бол би бүр нялхтаа баптизм хийлгсэн гэх юм уу, хүүхэд байхдаа итгэсэн, цуглаанд очиж байсан, бүр зарим нь цуглаанд тогтмол явдаг байсан ч хүмүүс бий. Гэвч ариун сүнсний тухай энэ бүх зүйлийг би өмнө нь өөр сонсож байсангүй гэдэг. Үйлс 19:1-6-д Аполлиг Коринтод байх үед Паул дээд нутгуудаар явсаар Эфес дээрээ хэсэг дагалдагчдыг олж уулзав. Тэгэд тэдэнд "Та нар итгэхдээ ариун сүнсийг хүлээн авсан уу?" гэхэд тэд түүнд "Үгүй, ариун сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна" гэв. Тэр "Тэгвэл та нар ямар баптизм хүртсэн бэ?" гэхэд
тэд Иохны баптизмыг гэж Паул миний араас ирж буй нэгэн болох Есүст итгэх түн гэж хэлэн Иохан гимшлийн баптизм хүртэж байсан шүү дээ гэв. Үнийг сонсоод тэд эзэн Есүсийн нэрээр баптизм хүртэцгээв. Ийхүү Паул тэдэн дээр гараа тавихад ариун сүнс тэдэн дээр ирж тэд хэлээр ярьж иш үзүүлжээ гэсэн байна. 5 дахь бүлэг хүмүүс нь үнэмшдэггүй хүмүүс. Ийм юм надад тагиалтна гэж би ерөөсө бодохгүй байна гэж бодох юм уу? Би итгэл сүсгтэй хэдийч шашинлаг маягийн хүн бишээ гэдэг хүмүүс. Шинэ гэрээний үед дэлхий 2 бүлэгт хуваагдаж байсан юм. Сүсгтэй юудэчүүд ба сүсэггүй харь үндэстнүүд гэж. Тухайн үед анхны итгэгчид бүгд юудэчүүд байжээ. Эхлээд юудын шашинтай болохоос нааш Христэд итгэгч болох боломжгүй гэж ихэнх хүмүүс үзэж байв. Харь үндэстнүүд ариун сүнсээр дүүрлээ гэж урд хожид дуулдаагүй байжээ. Харь үндэстэн ир Корнел үзэгдэл дотор маш тодорхой үгийг Бурханаас хүлээн авчээ. Яг тэр үед Юудээр Петрч бас Бурханаас маш тодорхой үг сонссон байна. Үүний дүнд Петр Корнелийн гэрт очиж Есүсийн тухай сайн мэдээг тунхаглажээ. Петр маш удаан номлож зааж байтал дундуур нь тасалдуулж нэг үйл явдал болов. Энэ тухай Библиэд ингэж бичжээ. Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг сонсож байсан бүхэн дээр ариун сүнс буу. Харийнхан дээр Юудэ бос хүмүүс бас ариун сүнсний бэлэг асгарахыг хослуулсан итгэгчид болох Юудэ итгэгчид Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэл ярих хуугаар ярьж Бурхныг дээдлэн байгаа нь сонстов. Тэгтэл Петр ингэж хэлжээ. Энэ хүмүүс баптизм хүртэх уснаас хинч татгалзаж чадахгүй үзээ. Эдэж бас ариун сүнсийг бидний адил хүлээн авсан гэжээ. Ариун сүнснээс айх шаардлагагүй гэж би хэлмээр байна. Ариун сүнсний иймэрхүү оршихуйг анх мэдрэхэд надад цаанаасаа л ёр бусын баяр торж инээж хөхөрж байсан гэдэг юм би уучих байна. Гэхдээ энэ бол маш онцгой төрлийн инээд гэдгийг би ойлгож байсан. Ариун сүнс намайг сэгсэрч байгаа юм шиг санагдсан. Хэрвээ хэн нэг хүн анхудаа ариун сүнсийг хүлээж аваад сэгсрэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрөх юм бол зүгээр л бие суллаад чөлөөтэй байхыг би зөвлөх байна. Яагаад гэвэл ариун сүнс бол баяр хөөр, эрх чөлөөний сүнс. Сүнс байгаа газарт эрх чөлөө байдгаа гэж Илч Паул хэлсэн байдаг. Ариун сүнсээр дүүрэн болох мэдрэмжийг Паул илч ингэж хэлжээ. Энэ бол Бурхны хайр гэж. Энэ бол бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин зүрхэнд маань цутгагдсан байдаг таныг бас намайг гэсэн Бурхны хайр юм. Тэгэхэд яг юу болсныг бид мэдэхгүй ч бодит илэрхийллүүд харагдаж байжээ. Яагаад гэвэл Петр хэлэхдээ тэд ариун сүнсийг бидний адил хүлээн авсан гэсэн байна. Тэгэхээр Пентекостийн өдөр болсон шиг зүйл тэдэнд ч тохиолдсон бололтой. Галын дөл мэтгэлүүд ариун сүнсний салхи гээд. Үүгээр юуг бэлэгдэж байна вэ? Гал бол хүч чадал, эрмэлзэл, тэмүүлэл, цэвэр ариун байдал юм. Заримдаа хүмүүс ариун сүнсээр дүүрээд дотроо гал мэдэрсэн байдаг. Яг бодит гал шиг биш л дээ. Алга халуун оргиж байсан, гар халуун оргиж байсан боловч өрөөний температураас болоогүйг би сайн мэдэж байна гэж тэд хэлдэг. Би хотын завгүй амьдрал дуу чимээ бохирдлоос холдож салхинд гарах тун дуртай. Намуухан салхи хазар илбэхийг мэдрэх юутай сайхан амьд байгаагаа мэдрэх шиг л болдог. Еврей хэлэнд салхи гэдэг үг нь амьсгал, амийн сүнс гэдэгтэй адилхан үг байдаг. Руах гэж. Бурхны сүнс хүн дээр ирэхэд Бурхны амьсгал түүний дотор нэвтэрч байгаатай адил. Заримдаа нүд анивчих гүнзгий амьсгаа авах юм уу хүчтэй салхи өөдөөс үлээж байгаа мэт мэдрэгдэх зэрэг бодит илэрхийллүүд бид мэдрэгддэг. Заавал ийм юм мэдрэгдэх ёстой биш л дээ. Гэхдээ иймэрхүү зүйл мэдрэгдэвэл болбол юу болоод байна гэж гайхаж магадгүй тул сануулж хэлэх нь чухал байдаг. Ийм юм тохиолдох нь хэвээ юм. Энэ бол зүрх сэтгэл дотор чинь маш гүн гүнзгий зүйл болж байгаагийн бодит илэрхийлэл. Иймэрхүү илэрхийлэл мэдрэгдэх нь гол юм биш ээ. Би дээр чинь ийм зүйл мэдэгдэх хэсэг нь огтхон ч чухал биш. Харин хамгийн гол зүйл бол таны зүрх сэтгэлд болж байгаа зүйл юм. Таныг гэсэн Бурхны хайр зүрх сэтгэлд чинь цутгагдж байгааг мэдрэх явдал юм аа. Загалмай Бурхны хайрыг ойлгоход маань тусалдаг. Есүс таны төлөө өгсөн. Таныг гэсэн Бурхны хайрыг та үүгээр мэдэрсэн шүү дээ. Бид бүгдэд хайрлуулах, халамжлуулах, хэн нэгний сэтгэлд уяатай байх хэрэгцээ, гүн гүнзгий хүсэл байдаг.
Хүн энэ дэлхий дээрх бүх зүйлийг эзэмших юм уу? Үгээгүй хоосон байсан ч ялгаагүй. Бүгд л хайрыг мэдрэх хүсэл хэрэгцээтэй байдаг. Бидний гэсэн Бурхны хайрыг чухам ариун сүнсэл бидэнд мэдрүүлж өгдөг. Үүнийг мэдэрснээр Бурханд хайртай гэдгээ магтаал мөргөлөөр илэрхийлэх хэрэгчлөөг бид олж авдаг. Үйлс 10:46-д тэд хэл ярих үгаар ярьж Бурхныг дээдлэн байгаа нь сонсдог гэжээ. Бурхантай харилцах харилцааныхаа төлөө баярлан хөөрч байгаагаа магтаалын хэлээр хүмүүс илэрхийлдэг. Гэгэн Агустин хэлэхдээ таны Бурхны тухай бодол хүний сэтгэлийн утсыг хөндөхөд таныг магтахаас нааш тэдний сэтгэл үл амарна. Яагаад гэвэл та биднийг өөрийнхөө төлөө бүтээж таны дотор амархаас нааш зүрх сэтгэл маань амар амгалан байдгүй гэжээ. Бурхныг гэсэн хайраа илэрхийлэх гол зүйл бол магтаал мөргөл. Дэлхийд даяар хүмүүс тоошгүй олон арга замаар магтаал мөргөлийг өргөдөх нь гайхалтай. Янз бүрийн дуу хоолой нэгдэн нийлээд аялгүй гişгийн нэгэн бүхэл найрал болон цорайтхаж. Бурханд талархаж баярлаж байгаагаа илэрхийлэн бид нэгдээд магтан дуулахад бидний хоорондын саад хан хэрмэг нуран умдаг. Бид зөвхөн оюун бодлороо биш бүхий л цогцоороо зүрх сэтгэл хүсэл тэмүүлэл сэтгэл хөдлөлөөрөө магтаалыг өргөдөг. Дэлхийд даяар аялж янз бүрийн улс орон соёл нөхцөл байдлын дунд магтаал өдөрдөх онцгой завшаа надад олцсон. Бусдаас агуу магтаал мөргөлийн хэм маяг гэж байхгүй гэж би боддог. Харин хүмүүс Бурхныг чин сэтгэлээсээ жинхнээр магтаж түүнд мөнхөн л хамгийн гол зүйл юм. Есүс үнэн байдал сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс айж байгаагүй. Тэр хүмүүсийн өмнө уйлж байсан. Цог залбоотой магтан мөргөхөөсөө ч айж байгаагүй. Тухайн үеийн Едүчүүд гараа өндөр дүргөө залбирч мөргөдөг байсан шигээр тэр мөргөж залбирдаг байсан лавтай. Эртний чуулганы хүмүүсийн булшны чулуун дээр тэдний гараа өндөр дүргэн магтаж байгаагаар дүрсэлсэн байдаг. Ариун сүнсний хүчээр дамжин Бурхны хайрыг бид мэдрэх үедээ л тэр хайр, талархлыг магтаалаараа илэрхийлэх эрх чөлөөг олдог. Үйлс 10:46-д тэд хэл ярих угаар ярьж Бурхныг дээдлэн байгаа нь сонсдов гэсэн байдаг. Бид ариун сүнсээр дүүрээд магтаал мөргөл өргөдөхтэй л адил. Энэ бол дотроос маань ундран гардаг магтаал бөгөөд маш хүчтэй. Энэ үнэхээр агуу бэлэг билээ. Заримдаа бид сэтгэл мэдрэмжээ үгээр илэрхийлэх аргагүй байдаг. Хэн нэгэнд баярлалаа гэж хэлхийг хүссэн ч чухам ямар их талархаж байгаагаа яг оноод хэлчих үг олдохгүй гардаг шүү дээ. Үйлс 10:46-д тэд хэл ярих байгаар ярьж Бурхныг дээдлэн байгаа нь сонсдог гэсэн. Тэд яг л хайрын цоошин хэлийг хүлээж авсан мэт. Үг хэлээр огтхон ч хязгаарлагдахгүй. Тийм л арга замаар Бурханд магтаал талархлаа илэрхийлж чадж байлаа. Үйлс номын 2 дугаар бүлэгт Пентекостийн өдрийн тухай бичсэн хэсгээс бид энийг харж болно. Мөн Үйлс 19 дугаар бүлэгт ч би юуны түрүүнд Христэд итгэдэг хүмүүс бүгдээрээ хэлээрээ ярихгүйгээр ярьдгүй гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Энэ бол Христэд итгэгч мөн гэсэн тэмдэг биш ээ. Бас ариун сүнсээр дүүрэн байгаагийн тэмдэгч биш. Хүн ариун сүнсээр дүүрсэн боловч хэлээр ярихгүй ээж болно. Ингэж ярьдаг нь 1-р зэрэглэл. Ярьдаг нь 2-р зэрэглэл гэсэн юм огт байхгүй. Хоёрт нь энэ бол хамгийн чухал бэлэгч биш. Хүмүүсийн анх хүлээж авдаг хамгийн илэрхий ёр бусын бэлгүүдийн нэг нь энэ байдаг учраас бид альфа дээр энэ тухай ярьдаг. Винсэн гэдэг нэг залуу байсан юм. Хятадаар гуад чай буюу залтай хүү гэж дууддаг л та. Тэр хар тамхинд донтсон байлаа. Намайг Есүсийн тухай ярьж эхэлтэл тэр хэлээр ярих хуйгаар залбирч эхлэв. Бараг хагас цаг болсон байх. Тэр хар тамхины донтолтоос ямар ч өвдөлтгүйгээр гарахыг би харсан л та. Хөөхөд ихээс төрөхтэй уйлдаг шүү дээ. Хүн Христ дээр ирэхэд дотроо байгаа бүхнээ уудлахт нь туслах гэж тэрээр шинэ хэлийг өгдөг ажээ. Нэг ясандаа бид хэрхэн хэлж ярихаа мэдэхгүй бүх зүйлээ гаргана гэсэн үг. Бид дарамттай, зовлонтой, төгшөөртэй байгаагаа мэддэг шүү дээ. Гэхдээ яагаад хэрхэн яаж энийг гаргаж хэлэхээ дандаа мэдээд байдгүй. Чухам ийм болохоор л Героны олон жилийн донтолтоос тэд ямар ч өвдөлтгүйгээр амархан ангижирч чадсан байх. Дотроо байгаа бүхнээ уудлаад гаргачихсан болохоор шүү дээ. Энийг бид маш чухал гэж бодож байгаадаа биш. Хэрвээ энэ яг л хүүхэд төрөхтэй уйлж өөрийгөө илэрхийлдэг шиг юм бол шинээр төрж яагаад болохгүй гэж. Тэгвэл та ариун сүнсээр дүүрмээр байна уу? Миний харснаар бол хүлээн авч байгаа хүмүүст 3 саад тохиолддог. Эхнийх нь эргэлзээ. Эргэлзээ бол
Би гуйсан юм авах болов да гэсэн маягтай хандлага. Лук 11:9-д Есүс би та нарт хэлье. Гуй. Тэгвэл та нарт өгөгдөн хэмээн айлтжээ. Шавнар нь мэдэхгүй юм да гэсэн хандлагатай байсныг харж байна уу? Тэр цааш нь хай. Тэгвэл та нар олно. Тогш. Тэгвэл та нарт нээгдэн гэжээ. Шавнар нь тийм байхаа. Найзд маань ч юм уу, хөршид маань. Хажууд сууж байгаа хүнд маань ч байж магадгүй. Харин надад л биш байх гэв. Есүс цааш нь гуйдаг бүр авна. Ирж хайдаг нь олно. Тогшдогт нээгдэн гэжэм. Гэтэл Шавнар за ойлголоо гэжэм. Харин дараагийн саад бол айдас. За би хүлээж авна гэж бодож байна л да. Гэхдээ би хүсэж байгаа эсхэ хэлж мэдэхгүй нь яг юу болох юм бэ? Надад ямар нэг аимшигтай юм тохиолдох уу? Бурханаас гуйсан чинь аймар юм өгчих юм биш үү? Есүс ингэж хэлжээ. Хүүгээ загас гуйхад оронд нь могой өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл өндөг гуйхад нь хилэнц торхой өгнө гэж үү? Та нар ёрын муу атлаа буюу та нар ёрын муу хүмүүс шүү дээ. Тэгсэн мөртлөө та нар хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйгчдад ариун сүнсийг өгөх нь лавтай босуу. Тэгэхээр хэрвээ та ариун сүнсийг гуйх юм бол тэр танд оронд нь аймар зүйл өгөхгүй байх нь. Тэр танд агуу гайхалтай зүйлийг өгнө. Ариун сүнсээ. Хүлээн авахд саад болдог 3 дахь зүйл бол өөрийгөө дорд үзэх. За би ч зохистой хүн биш дээ. Миний амьдралыг та мэдэхгүй шүү дээ гэх хандлага юм. Тийм ээ, би мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэдэж байгаа. Тэр танд хайртай. Энэ нь би сайн төлөвшөөгүй. Христэд итгээд ч удаагүй. Бурхан сайн төлөвшсөн итгэвчтэл өгдөг байх. Гэхдээ надад бол өгөхгүй байх уу гэдэл хөвөрнө. Харин Есүс тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань маш сайн төлөвшсөн итгэгчд тийм үү амьдралаа амжилттай сайн жолоодж байгаа хүндэл ариун сүнсийг өгөх нь лавтай босуу гэж хэлээгүй. Харин тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйгчдад ариун сүнсийг өгөх нь лавтай босуу гэж тэр хэлсэн. Тэгвэл бүгдээрээ гуйх уу? Одоо цөмөрөө юу хийх вэ гэвэл зүгээр л ариун сүнсийг урих бөгөөд энд хүсэж байгаа хэн болгоныг дүүргэж өгөөч гэж ариун сүнснээс гуйх юм. Ариун сүнсээ та ирээч гэсэн маш энгийн залбирлыг цөмөрөө хийнэ. Энэ бол чуулганы хамгийн эртний